ингээд та бүхэндээ өглөөний минь төргийа. Тэгээд өнөөдөр 4 сарын 16-ны өдөр одоо Баянгар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зарлж буй хонгорын хөгжлийг түүчээлийн аяны туг одоо манай 4 байгууллага дээр аялж байна. Ингээд 2 дугаар цэцэрлэг Политехник коллеж, халамж үйлчилгээний гэлтс, гэгэн сумаатыг 4 сургуулийн өрөөнд аялаад бид нар одоо хамгийн сүүлийн өдөр болох 4 дахь өдрөө ингээд ажлуудаа зохион байгуулад үргэлжлүүлээд явж байна. Энэ нөлөөллийн аяны хүрээнд одоо бид нар эрүүл агаарт явган алхалт хийгээд мөн энэ огтонтой болог орчмынхаа хогийг цэвэрлээд явж байна. Тэгээ та бүхэндээ дараачихан байгууллагт бас ингээд улам илүү гоё үр дүнтэй сайхан ажлыг зохион байгуулахыг уриалж байна. Манай төрийн байгууллага болохоор зэрэг 4 томоохон ажлыг төлөвлөн одоо гүйцэтгэлээ. Тэгээ түүний нэг болох өчигдөр гэгэн сумаатын сургуультай AI сургалт болсон. За мөн Политехникийн коллеж дээр болохоор хөдөлмөрийн аюулгүйд эрүүл ахуйн нэгдсэн сургалтуудыг бол хийлээ. Тэгээ манайх өнөөдөр манай цэцэрлэг болохоор зэрэг эцэг эхийн нэгдсэн зөвлөгөөнийг одоо хийж ингээ энэхүү тугийг одоо аялах хугацааг өндөрлүүлж байна. Тэгэд мөн мэдээж байгууллага дээр удирдамж гарган одоо бас ажлуудыг зохион байгуулж хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байсан учраас бас нийтээрээ 4 ажлыг зохион байгуулж байгаа. Мөн хонгорын хөгжлийг түүчээлээ гэсэн нэртэй бас бид нэр дууг бас зохиосон байгаа. Тэгээ та бүхэндээ баярлалаа. За 2026 онд Баянгар аймагт боловсролыг дэмжих жил болгож зарлахтай холбоотойгоор төрийн байгууллагуудаар боловсролыг дэмжих жилийн туг аялж эхэлсэн. Тэгээд одоо энэ удаагийн ээлжинд Баянгар аймагт Политехникийн коллеж, хөдөлмөр халамжийн газар, за тэгээ гэгэн сумаатын зохицуулбар сургууль, за мөн 2 дугаар цэцэрлэгийн 4 байгууллага хамтраад одоо бас хонгорын хөгжлийг түүчээлийн өрөөнд дор одоо түүн гол огтонтой болог орчмын хог цэвэрлэгийг бас хийж хэрэгжүүллээ. Тэгээд Баянгар аймгийн Политехникийн коллежид нийтдээ 104 аль багч оролцлоо. За тэгээд Баянгар аймгийн нийт бусад төрийн байгууллагуудаа бас хонгорын хөгжлийг түүчээлийн өрөөнд дор идэвхтэй оролцохыг уриалж байна. Хонгорын хөгжлийг